За энэ удаагийн зочноор бид бүхэн тун удахгүй одоо хүүхдийн баяр болох ч байгаатай холбогдуулан за Питер Пэн одоо хүүхдийн жүжигийг одоо тавих гэж байгаа Армата одоо продакшны жүжигчин Тэмүүжинг та бүхэндээ танилцуулж байна. Өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарсан өглөөний төргий. За бидний урилга хүлээн авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Тэгээ юуны өмнө хоёлаа үзэгчтэй өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулъя тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө өрсөнд бас баярлалаа. Тэгээ намайг Тэмүүжин гэдэг. Тэгээд Армата продакшны жүжигчин гэж явдаг. Тэгээ одоогоор найзуудтайгаа нийлээд продакшн байгуулад хамтдаа юмгээд ингэж явж байгаа залуучууд байгаа. За тэгэхээр Питер Пэн жүжигт бол би л маш их дуртай. Миний хувьд бол багаасаа ер нь бол үзчихсэн хамгийн гоё жүжиг бол Питер Пэн гэж би боддог байхгүй хүүхдийн кинон дотроос. За тэгэхээр яг энэ сэдвийг сонгож авсан надад л амар гоё санагдчихлаа л да. Тэгээд та нар ер нь яагаад бас энэ сэдвийг одоо сонгон авч тэ хүүхдийн жүжиг хийхээр болсон бэ тэ? Бас жүжигийнхаа тухай бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач. За Питер Пэн гэж жүжиг маань одоо Шотландын алдар зохиолч Джеймс Паригийн Питер Пэн ба Венди гэсэн зохиолоос сэдвлээд Питер Пэн хэмээх жүжигийг одоо театрын тайзны хэлбэрээр болгож тоглож байгаа манайх. Тэгээд манайх хамтарч байгаа манай нэг сургууль төгссөн соёл урлагийн сургуулийн хамт төгссөн ах нартайгаа хамтраад хийж байгаа жүжиг. Яагаад сонгосон бэ гэвэл одоо энэ жүжигээрээ хүүхдүүдэд одоо гэр бүл гэдэг ямар чухал вэ? Аав ээжигээ хайрлах ямар чухал вэ? Эсвэргээрээ аав ээж маань үр хүүхдүүдтэй яаж цаг гаргах вэ? Гэр бүлийн хоорондын нандин харилцааг энэ жүжигтэр бас харуулж өгдөг учраас манайх энэ сэдвийг сонгож авсан. Тэгээд нэг ч хүүхэд бас эцэг ихгүй бити өсөөсөө гоё эцэг ихийн гоё хайранд өсөөсөө гэсэн үндсэн дээр энэ жүжигийг сэдвийг ингэ сонгож авч барьж хийж байгаа. 1860 оны нүвдөр Питер Пэний зохиолч Джеймс Пари Шотланд улсад мэндэлжээ. Тэрээр Эдинбургийн их сургуулийн уран зохиолын анги төгссөний дараа Ноттингамын сэтгүүл 1885 он хүртэл ажилласан байна. Ингээд 1885 оноос чөлөөт зохиолчоор ажиллах болж 1888 онд Old His Idylls хэмээх цувралаа хэвлүүлжээ. Анхны зохиол нь амжилт олсонд урамшсан Джеймс 1889 онд Бяцхан санварт нэртэй өгүүлгээ гаргасан байна. Энэхүү зохиол нь өмнөхөөсөө илүү амжилт олсон гэдэг. Зохиолч 1897 оноос эхлэн чиглэлээ өөрчлөн жүжигийн зохиолд шамдан орж хэд хэдэн цуврал жүжиг бичсэн байдаг. Тэдгээр зохиолуудаас хамгийн алдартай нь 1904 онд олны хүртэл болсон Питер Пэн зохиол юм аа. Өөрөө ямар дүр тоглож байгаа вэ? За би болохоор алдагдсан үгүүд буюу Крутиш гэд Питер Пэний найзын дүр тоглож байгаа. Тэгээд Жалчаа гэд байна. За Ахмад Дэгэ, Эсми, Матар гэл ер нь яг зохиол дээр гардаг дүрүүдээс гадна зохиомл бас шинээр дүрүүд оруулж ирж ингэж хийж байгаа жүжиг байна. Мейкап хувцалтнаас яг өрмөц харагдаж байна. Ер нь бас дүрийн судалгаагаа яаж хийсэн бэ? Тий, ер нь бол нэг намайг баавгатай дүрийн дотоод зан чанар бол баавгатай төстэй юм удаан хойрог ч юм уу тэр үндсэн дээрээс ингэж өсний оруулгатай яг нүрийн бодолтыг баавга шиг гэдэг. Яг баавга биш. Зүгээр зан чанарын хувьд баавгатай төхөм гэж ингэж хувцас ингэж авсан байна. Ер нь манай жүжигийн хувцснууд бүгд яг тийм байгаа. Бүгднгийнх нь ингээд амьтдтай өөрийнх нь зан чанарыг амьтдтай зөөрлээд тэгээд темпераментын төстэй болохоор ингэж дөрүүдийн хувцас ингэж хийж өгсөн байгаа. Тэгээ манай жүжиг нэг бас нэг давуу талтай зүйл одоо манай циркчд байгаа. Одоо дэлхийд данстай циркчд, Монголын циркчд ямар мундаг вэ? Яг тийм үз гоё сонирхолтой үзүүлбэрүүд бас манай жүжигийн голоор хамт ингэж хоорондоо уялдаа холбоотой явж тавьж байгаа. Ямар гоё юм бэ те. Тэгэхээр давхар жүжигийн үзэнгээ циркийн циркийн тоглох бас үзүүлэх гэсэн шүү дээ те. Альва жүжигийг ингээ найруулахын тулд тухайн найруулагчийн шийдэл гэж бас байгаа шүү дээ те. Тэрэн дээр юу нас яаж хэрхэн анхаарч байгаа. Манай найруулагч Сэрэтрийн Тэмүүжин гэж одоо соёл урлагийн их сургуулийг 2020 онд төгссөн юм залуу найруулагч байгаа. Тэгээд Орпи театрт бас найруулагчаар туслах найруулагчаар ажиллаж байсан юм туршлагатай манай Сүйсийн ах байгаа. Тэгээд Тэмүүж ах маань бидэрт санал тавиад тэгээд бид нар ингээд хамтарч ажиллаж байгаа. Одоо Тэмүүж ахын хамгийн анхны дебют хийж байгаа уран бүтээл нь хүүхдийн жүжигээр эхэлж байгаа. Тэгэхээр цаашдаа олон уран бүтээлүүд хийгээд бас танигдаад явах байгаа. Хизээ хаана тоглохдохоор болсон байгаа вэ те? Хамгийн ихний тоглолт хизээ эхлэх нь? Хамгийн ихний тоглолт 5 сарын 30-нд эхэлнэ. 30-нд өглөө 11 цагаас тэгээд 2 цагаас тэгээд 31 6 сарын 1-нд гээд 3 өдөр 6 удаа тоглогдож байгаа Corporate Convention Center тоглогдож байгаа. Одоо Монголд байгаа хамгийн том гоё тайзан дээр манайх тоглож байгаа. Тэр утгаараа бас давуу талтай. Хүүхдүүдэд ер нь бол барьж байгаа гинтийн биелэг surprise-ууд нь юу вэ? Одоо манайхтай нэг Ice Mark хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хүүхдүүд маань эренгээ жүжигээ үзэнгээ бас хүүхдүүдийн идэх дуртай бамбар гэ зармаг гэдэг шүү дээ. Бамбар зармаг ус идэнгээ жүжигээ үзэж болж байгаа.
Хизээч хөгшөрдөггүй зүггүй хүүгийн тухай бичсэн үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж мөрөөдлийг нэргүүлэн авчирснараа онцлог хэмээн тухайн үеийн шөмжлөгчд хэлж байжээ. Энэ зохиолоороо Джеймс Барри маш их алдар хүндээс гадна гүн хэмээх цолыг хүртэж байжээ. Мөн 1922 онд энэхүү зохиолоороо Гавьят цолыг хүртсэн байна. Уг зохиолыг 1953 оны 2 дугаар сарын 11-нд Walt Disney Production Peter Pan хүүхэлдэйн кино болгон анх дэлгэцнээ гаргажээ. Тус хүүхэлдэйн кино хизээч өсөж том болохыг хүсдэггүй Питер нэр жаал хүүгийн тухай гардаг байна. Мөн хүүхэд бүрийн мөрөөдлийн ертөнц болох хаан чүгийн арал гэрэлт тоос цацруулсан нисдэг бяцхан шидэнтэй гэсэн тухай энд өгүүлнэ. Питер гэрээсээ оргон хаан чүгийн арал дээр очсноор мөнхийн балчир хүүхдэрээ сүн шүдтэйгээ үлддэг. Тэр мөн өөртөөгөө адилхан мөрөөдөлтэй хүүгүүдийг олж тэнд аваачин дээгнэрт даалан дээрэмчдийн ахлагчтай тулалдан улан арьснуудаа нөхөрлөн лусын дагнастай найзалснаар адал явдалтай учирдаг ажээ. Ер нь одоо энэ жүжигээрээ дамжуулаад бас хүүхдүүдэд одоо ямар ч санаа сэтлийг ер нь бол ойлгуулъя гэж ер нь бол зорж байгаа вэ? Бас нөгөө гэр бүлийн юунаас гадна тий. Хүүхдүүдэд ойлгуулах гэж байгаа зүйл нь бол ер нь бол альва юмд гоё чин сэтгэлээсээ итгэдэг байгаасай тий. Яг жоох манай дүүнер чинь хөөрхөн шүү дээ. Юмд итгэдэг итгэмтгий одоо иж идгэж байдгүй, иж идгэж зарим хүүхдүүд бол байдаггүй гэдэг байх. Ер нь иж гэдэг зүйл байгаасай гэдэгт ингээд итгэдэг аливаа зүйл чин сэтгэлээс итгэдэг байгаасай. Тэгээд нэг найзыгаа хайрладаг байгаасай, аав ээжигээ ч гэсэн хайрладаг байгаасай. Энэ бол одоо мундаг одоо зөв хүн болж төлөвшөхт нь одоо жоохон ч гэсэн нөлөөлөл гэж зорж байгаа манай жүжиг. Одоо таны продакшны хувьд одоо энэ хүүхдийн жүжиг маань хитэг уран бүтээл нэлээ. Өмнөөс одоо нэг кино хийжсэн санагдаж байна тий. Манай продакшны хувьд чинь яг тайцны гэвэл анхных урдан дэлгэцийн богино хэмжээний за кино театрт гээд 5-6 уран бүтээл хийж исэн. Энэ бол яг тайзны анхны бүтээл. Тэгээд эндээс хойш манай продакшн ер нь бол бид нэр өөрсдөө нөгөө театрын мэргэжлэр төгссөн хүмүүс учраас яг театрынхаа ямар илүү гоё төлөвшөж, илүү гоё зорж орно гэж одоо төлөвлөгөөтэй бараг эхэлж байгаа л гэсэн. За таны продакшны хувьд хизээ одоо байгуулагдчихсан бэлээ. Тэгээд бас үзэл түүхээсээ бидэнтэй суулцааж бүгдээрээ гоё нэг сайхан найзууд байсан тий. Найзуудын гоё продакшн байгуулагдсан. Би бол үнэхээр баяртай юм. Тэгээд үзэл түүхээсээ бидэнтэй суулцааж. Бид эдчийг 2019 онд коронагаар анх байгуулагдчихсэн. Тэгээд бүгдээрээ манайх ч одоо 5 гишүүнтэй 5-аа өөр анги, 3 өөр анги, нэг үе мөртлөө 3 өөр анги. Тэгээд яг нэг суйс байхдаа л ингээл суйсын ямарваа нэгэн одоо оюутны тэмцээн болохоор тэрэнд хамт орчдөг. За гадуур ямар ажиллаан тэрэндээ хамт тавьчдаг ингээд санаа нэгддэг байсан болохоор нөгөө ангийнхаа найзуудтай ингээд продакшн болж эхэлсэн. Яагаад коронагаар гэж байгаа гэхлээр нөгөө хүн болгон коронавигаар ажилтгүйсэн ингээд гэртээ байсан шүү дээ. Тэр үеэр бид хэд яг нэг студид байрлаад карантинлаад өөрсдөө карантинлаад за энэ чинээсээ богино бичлэгүүдийнхаа санааг ингэж гаргая гэд бичээд цаасан дээр бичээд тэгэл ингээл эхэндээ ингээл хийгээл цацаад байдаг хүмүүс үздэг байсан л да. Тэгээд гол нөгөө тууштай байж чадсан маань өнөөдөр бас ингээд тодорхой хэмжээний хүмүүст хүрэхэд бас нөлөөсөн болов уу гэж боддتي. Тэгээд нь бас хүмүүстэй одоо энэ нэвтрүүлгийг үз сууж байгаа дүүнер тааж юм хандж хэлэхэд ямарваа нэгэн зүйл эхлүүлэх гэж байгаа бол хязгаарч битээ шантраараа гоё тууштай байгаасай л гэж хүсэж байна. Тийм бид нар ч гэсэн одоо ерөнхийдөө жоох ингээд зогсоод ингээд унтраад ингэсэн байгаа ч гэсэндээ зогсохгүй яг хэвээрээ зүтгэсээр байгаа л дахиад л одоо мундаг ах нар шигэ болно гэсэн зорилготой л явж байгаа. Багийн ажиллагааны хувьд бас одоо ингээд хооронд үйл ойлголцох эсвэл шантрах ч юм уу эсвэл бид биеийг буруугаар ойлгох тийм тохиолдлууд ер нь гарч ирсэн болов уу? Тэрнийгээ яаж бас хэрхэн шийдэж исэн бэ? Ер нь дандаа эхлээд би шантарчаад байдаг шүү дээ. Ер нь дандаа би гомдоол, найзуудаа гомдоол. Жоох юм уу? Тий. Би гомдоо, за би боллоо, би гарлаа. Гээл тэгэл гэртээ харьчаад нэг хоног орой унтчих та боддتي. Би ер нь энэ ч унтлаа гэх ингээд гэртээ ганцаараа байлаа би юу ч хийж чадахгүй юм чи найз дээр очиж дуужлагууд очигээл тэгэл ямарваа нэгэн үйл ойлгоцох зүйл гарах юм бол би минээсээ уучлахгүй байгаа тэгэл хэвлэрчихдээ. Бүр ингээд нэг болохгүй юм шиг санагдчихсэн одоо манай буланч хагчжсэн юм үе бас нэг багт тохиолддог шүү дээ тий. Тэр үе нь хизээ байсан бэ? Тэрнийгээ бас яаж даван тулж исэн? Яг гол нэг жорн юу байсан? Тэр үе яг биднэрт нодон тохиолдож байсан юм аа. Яг нодноос одоо сошиалар контент хийдэг хүмүүс маш их гарч ирээд за бүгд өөр ингэсэн ингээд хийдэг жанр төрөлтэй бүгд амар мундаг болоод тэнгууд би тэд ингээд жоохон гоцрогж эхэлж байгаа байхгүй. Тэнгууд тэр үед бодож исэн ингээд за болидоо гэж шантарч исэн мөртлөө ер нь энийг бид нэр амар хийж чадахгүй байгаа шүү дээ гэл яг тавуулаад тойр суужгаал нэх гоё хөв гэл дотроо ингээд гоё чөлөөлж гоё ярилцаал тэгэл босоол буцаал юм а хийгээл гэлдэг.
Хамгийн танай багийн ер нь хамгийн гоё шин санаа гаргадаг нь хэн бэ? Манай ирээдүү гэдэг нөгөө нүдний шилтэй залуу байдаг шүү дээ. Тэр маань шин санаа гаргана. Тэгээд би өөрөө гаргана. Тэгэл манай хэд ер нь бүгд л адилхан нэг санаа гаргана. Тэгэл тэр санаагаа бүгдийг ингэж нэг нэгээр нь ингэж баяжуулж ингэж дээр ингэж давхуулж ингэсээр байгаа нэг гоё цогц санаа гаргаад тэрүүгээр шууд бичлэг болгож хүмүүст гаргадаг. Ер нь танай багийн ер нь хамгийн давуу тал нь гэвэл юу гэлэх вэ? Давуу тал нь гэвэл сошиал дээр юм бичлэгээ өргөдөг давуу тал нь одоо юу юм одоо дуулаад одоо ингэ дуулж муулаад одоо хүмүүс чинь бас нэг хөгжимд амар дуртай байдэн шүү дээ. Тэр утгаараа манай бичлэгнүүд ер нь ихэнх нь одоо нэг хэсэг амар их энэ дуу хууртай дуулсан битбоксын дээр дуулж муулсан юм бичлэгэрээ жоохон давуу талтай байхыг хичээдэг. Ер нь тэр гэж боддог. Ямар гоё юм бэ? Тэгээ бүгдээр ингээд найзуудаараа нийлээд тэгээ нэг зорилгын төлөө ингээд явж байгаа нь үнэхээр сайшаалтай. Тэр нь бүр ингээд бодит үр дүн болж байгаа нь бүр ингээд амар бахархууштай санагдчихээн. Тэгээ ер нь танай багийн ер нь цаашдын ирээдүйн зорилго юу гэж харж байгаа вэ те? Одоо ирээдүйн зорилго энэ зундаа манайх нэг өмнө зун хийсэн киногоо цацах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тэрийг яаж аль платформоор цацах нэг тодорхой. Гэхдээ энэ зундаа цацна гэж төлөвлөсөн байгаа. 10 анги болгож цацах уу эсвэл 1 анги болгож цацах уу гэж төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ер нь цаашдаа дандаа дэлгэцийн уран бүтээл рүү за тэгээ хажуугаар нь ерөнхийдөө хэлсэн ч түрүү нөгөө театрынхаа чиглэлээр төлхөө явнаа гэд. Тэгээд ер нь он гаргаад театрынхаа чиглэлээр ер нь төлхөө драмын жүжигүүд, театрын жүжигүүд тавигдчих явах байх. За маш их баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж за Питер Пэн жүжигийн талаар болон бас багийнхаа тухай сонирхолтой яриа өрнүүлсэнд тэгээд та хэдийн маань одоо хүсэл мөрөөдөл болгон бүгдээрээ гоё тийм дардан сайхан биелж явах болтугай. Тэгээд жүжигийн заавалчгүй бас очиж үзнэ. Баярлалаа. Дүүнэрээ дагууллаа төчнө. Тэгээд баярлалаа. За баярлалаа. За тэгээд үзэгч та бүхэндээ одоо зочны цагаа хүргэлээ. Тэгээд энэ удаагийн зочноор бид бүхэн Питер Пэн жүжигийн бас одоо сонирхолтой дүрийг бүтээж байгаа Замун Арматай продакшны жүжигчин Тэмүүжин та бүхэндээ танилцуулж та сонирхолтой яриа өрнүүллээ. Үргэлжлүүлэн та бүхэн маань шинэ өдөр хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.